Арав тулагийн усан сэлэлтийн залуучуудын дэлхийн урагшлуулах тэмцээн Румын улсын Отопиан хотноо энэ сарын 19-ээс 24-ний өдрүүдэд болно. 2 жил тутамд болдог энэ тэмцээн анх 2006 онд Итали улсад зохион байгуулагдж байсан түүхтэй. Энэ жилийн залуучуудын дэлхийн урагшлуулах тэмцээнд өрсөлдөх тамирчид 42 багц медалийн төлөө охидгүйгүүдийн тус бүр 20 зай төрөлд хүч зорино. Монгол улсаас Румыны дэлхийн урагшлуулах тэмцээнд 13 тамирчин 7 албаны хүнийг бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Өнөөдөр баг тамирчдыг Монголын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгч Батболдын Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Чоожгавагийн Наранбаатар нар хүлээн авч уулзсан амжилт хүсэж хувцас хэрэглэл гардуулж өглөө. Залуучуудын дэлхийн аврагт манайх яг медаль байранд хүрэх хэмжээнд амжилт үзүүлж чадаагүй байгаа. Азийн залуучуудын дэлхийн аврагт тэмцээнээс 2 хөрөл медаль авсан. Ийм амжилттай л байна. Энэ удаа бол бас яг эх жил Дакарт залуучуудын олимп зохион байгуулагдана. За тэр тэмцээнд оролцох эрхээ биелүүлэх тийм том зорилго байгаа даа манайханд. Мөн энэ үеэр Монголын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгч Баттүшиг Сингапур улсад болсон усан сэлэлтийн дэлхийн урагшлуулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзсан мөнгөн шагналаар урамшууллаа. 2025 оны дэлхийн урагшлуулах тэмцээнд Монгол улсаас 4 тамирч өрсөлдөж, олон улсын хэмжээний мастер инх төрийн эрхэс 50 болон 100 метрийн араар дадлах сэлэлтийн төрөлд Монгол улсын дэд амжилтыг шинжлэн тогтоосон юм а. Олон улсын хэмжээний мастер эрхэс Румын улсад болох залуучуудын дэлхийн урагшлуулах тэмцээнд өрсөлдөнө. Залуучуудын дэлхийн аврагт над тавьсан маш том зорилго байгаа. Би болохоор ямар ч өөрийнхөө гол зай буюу 50 м араа дадлах сэлтээр эхний топ 16-д орж эхний 8-д орё гэсэн том зорилготой байгаа. Усан сэлэлтийн залуучуудын дэлхийн урагшлуулах тэмцээнд өрсөлдөх Монгол улсын баг тамирчдын төрүүч маргааш явна. Харин манай тамирчдын 2 дахь хэсэг энэ сарын 17-нд Румын улсыг зорино.